энэ төсвийг ийм өндрөөр одоо засгийн газар бол түүхэндээ байхгүй өндөр төсвийг баталсан учраас энэ төсвөө дагалдаад Өмнөгүй аймгийг одоо өдий хэмжээний мөнгийг одоо бүрдүүлэх боломжтой. Та нар одоо эх онд одоо Монгол улсын төсөвт бол одоо 285 тэрбум төгрөгийг төвлөрүүлээ гэдэг л ийм одоо чиглэл ирчээд байгаа байхгүй. Тэгтэл бидний одоо ингээ ярилцаад байгаа арц намын бүлгээс бол ярилцаад байгаа юм бол энэ төслийн төсөөлөл бүтэхгүй байх магадлалтай эрсдэл нь өндрөө. Яг одоо байж байгаа энэ цаг үед хэр өөрчлөгдөх юм бэ гэдэг дээр бол бид нар одоо таамаглах тийм боломжгүй. Тэгвэл мэдээж одоо засгийн газрын бариад одоо энийг бүрдүүлээ гэж бодлогыг л бид нар ингээл хэрэгжүүлэл явж байгаа. Тэгээ яг ийм л процесс дээр бол яг хоо нэгэнт одоо 630 тэрбум төгрөгийн төсөв бүрдүүлэхээр одоо Монгол улсын засгийн газраас ингээд чиглэл аваад энийг одоо бид нар бүрдүүлж чаднаа гэд зарлага талаа бид нар гаргаж иж штэ тий. Тэгэхээр бол зарлага тал дээрээ бол нэгдүгээрт бол одоо энэ инфляцийн түвшинд өртчөөд байгаа төрийн албан хаагчдын цалингийн бол нэмий засгийн газраас одоо барьсан бодлогоор нэмий. Хоёрдугаарт бол энэ том бүтээн байгуулалт буюу авц замын ажлуудаа явуулъя гэдэг ийм үндсэн хэдэн ажлуудад тавиал явсан. Тэрнийг одоо юу гэдэг Монгол Ардын намын дарга одоо улсын их хурлын дарга Зандан шатрын зөвлөх нь хурж ирэл одоо шахаал нийгмээр ингээл явснаар одоо энэ төсвийг нэмүүлээд ард иргэдийн одоо цалин бүлэг нэмээд байгаа юм бол байхгүй. Энэ бол тэртээ дэргөө Өмнөгүй аймаг бол нутгийн шиг мөрийн хөтөлбөртэй бол нутгийн дэм тийм ээ орон нутгийн одоо уулуурхад ажиллаж байгаа орон нутгийн иргэдийн амьдрал хүрэх байдлаар энэ дэм хөтөлбөрүүдийг бол явуулж исэн тэрний л нэг хэлбэр болохоос биш энийг өнөөдөр Мандах хоёр гэдэг хүн ч юм уу эсвэл одоо аль нэг хүн бол өөртөө аавтарлаж зүүх гэдэг нь бол нэг онцгийн зүйл бол биш. Цаад агуулга нь бол бидний бол харин улсын хэмжээнд хийж чадаагүй тийм ээ. Яг төрийн албан хаагчдын цалин нэмнэ гэсэн боловч ганц ТЗ ТУ гэсэн цөөхөн хэдэн тооны цалин нэмж явахад бол Өмнөгүй аймаг бол харин зориглоод бүх 4850 ажилтныхаа бол цалинг бол одоо чадлынхаа хэмжээнд бол ингээд урагшлуулж байгаа нь бол өөрөө бол одоо энэ арц намын бүлгийн гаргаж ирж байгаа бол бас яг цаг үе явуулсан бас сайн шийдвэрээ л гэж харж байгаа.